Эрхэм үндэт ерөнхийлөгч таны алсын хараа чадварлаг манлайлалдоор цэцгэлэн хөгжиж буй танаа сайхан улсын хөгжил дэвшилтэд танилцаж Казахстаны найрсаг ард түмний ахуйн амьдрал, түүх соёл, зан заншилтай ой дотн танилцах ийм сайхан боломж олсонд бид бүхэн бас баяртай байгаа илэрхийлж байна. Эрхэм үндэт ерөнхийлөгч миний дотны нөхөр таны уралгаар Монгол улсын ерөнхийлөгч 20 жилийн дараа бүгдээр Казахстан улсад төрийн ажил хийх хүндтэй завшаа тохиожууд бас баяртай байгаа илэрхийлье. Хоёр улсын харилцан ашигтай худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг бүх талаар өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцлоо. Мөн энэхүү ажлын хүрээнд Астана хотноо зохион байгуулагдж буй Монгол-Казахстаны бизнес форумд нийт 200 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байгаа нь манай хоёр орны бизнес эрхлэгч нар, баялаг бүтээгч нар хамтран ажиллах хүсэл тэмүүлэл ямар их дүүрэн байгаагийн бас нэг нотолгой гэж хэлж болно. Энэхүү арга хэмжээнд бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийн хамтын ажиллагаа хэлхээ холбоог улам бүр бэхжүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд зохих хувь нэмрээ оруулах эрхт би итгэлтэй дүүрэн байна. Монгол-Казахстаны харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх үүсэд эрхэм үндэт ерөнхийлөгч миний дотны нөхөр таны оруулж буй хувь нэмэр хичээл зүтгэлийг онцлон тэмдэглэж Монгол улс өндрөөр үнэлж байна. Манай хоёр ард түмний ахын дүүсийн найрамд нөхөрлөл үеийн үнд батчин бэхжиж Монгол-Казахстаны стратегийн түншлэлийн харилцаа хамтын ажиллагаа хүн мөнхөд цэцгэлэн хөгжих болтугай.